Hello, it's me. Тэгэхээр одоо нэргүүд цуврал гэж хэлдэг байсан одоо нөгөө Reddit-ийнхаа subreddit дээр юу болж байгааг үздэг тийм цуврал байдаг байсан да. Тэрийг аюул олон хүмүүс яагаад аюул олон хүмүүс яагаад ингэ хийхэ болцсон бэ гэд тэгсэн. Тэгээд би ер нь шалтгааны товч тайлбарлсан ч гэсээг өөрийнхөө биеэр одоо энэ удаа энэ бичлэгэн дээр мэдрүүлж үзүүлье гэж бодлоо. Ер нь бол тэр цувралын гол зорилго нь болохоор хүмүүс ингээд аюул сонирхолтой мемнүүдийг өөрсдөө зохиож хийх эсвэл өөрсдийнхөө авиас чадлыг үзүүлэх бусдад үзүүлж болох ингээд юмнуудаа ингээд үзүүлэхийг боломжийг нээж өгсөн тийм subreddit тоххой. Тэгсэн чинь манай Reddit ямар байдгийг манайх бүр 15,000 мембертэй болсон биш үү? Баяр хүргэе тийм ээ. Эдэлтэй баг Монгол хүмүүсээс бүрдсэн баг хамгийн анхны 15,000 болсон гэж бодлаа. За бөө хэрүүл болон зөөр оршуулгын газар болцсон байсан гэж сая бодож ирсэн л та тэгтэл үгүй байсан байна. Хөл хорионд орсон хүмүүс гэдгсэн чинь ингээд гаран дээр явдаг хүмүүс гэсэн чинь. За энэ бол бас хөөрхөн гоё байгаа байхгүй. Энэ бол гоё мем байгаа байхгүй. Ойрд нэмэх дараагүй юм байна. Нэмэх дарчий те. Gramix намайг тоолдоо гэдэг ингээд зурсан байна. Намайг зурсан юм шиг байна. Бас болж байгаа хгүй өөрөө ингээд гараараа зурцсан тийм ингээд өөрөө ингээд хамгийн гол нэг өөрөө хийж байгаа юмнуудыг ийш оруулах хэрэгтэй байхгүй. Gramix Солонгос явж чадахгүй болоод 2020 оныг үзэн яадаа. Энэ 2020 Don't Let Me Down зүгээр ингээд Google-ээс зураг татаад хийсэн тий. Энийг ингээд үзээд ингээд ямар ч хариу үйлдэл ингээд гарахгүй бастай надаас ингээд инеэгчгүй, уурлагчгүй, сүнс намайг тоохгүй байхад Mr. Gramix охин намайг яаж тоохов тий. Хүмүүс Gramix-ийг худлаа айж жүжиглдэг хэд яг үнэндээ Gramix. Юу тупе од болоод байх үед Google нэмэх. Би зайлаад. 10 анимны жигсаалт байх шиг байна л да. Тэгсэн чинь ингээд TikTok-оос хуулаад оруулсан. Энэ Anime X Edit SX гэдэг TikTok-оос татаад оруулаад тэр. Би дэлгүүрт олигтой юу ч алга гэсэн чинь миний үед ганц давсал байдаг байлаа. Тэгнээд орос социалист гэнэ. Энэ нь бол бас ингээд гоё юм боохгүй. Ойрд нэмэх дараагүй. Хүмүүс ихтэй гоё юм хийгээд байгаа юм шүү. Бүр харин ч тэр нэрээ дэгдэгтэй. Ингээд юм л болгоод миний үед тэгээд тэрний үед тэгдэг ус одоо ч 2020 он хүжээ асаагаа шидэв сүнс. Phasmophobia гэнэ. Энэ хүмүүс ашиглаад байгаа юм шүү дээ. Энэ цурал магадгүй иргэн ирэх юм болов хүмүүсээ магадгүй та энэ бичлэгийг үзээд нэрээ яагаад ийм юм хийж болохгүй юм бол яагаад юун дээр юу гэдэг лээ. Reddit дээр ямар нэг сонирхолтой юм оруулж болохгүй гэд бах юм хүмүүс юм оруулах болов. Gramix Fall Guys тоглонгууд Among Us тоглохгүй байх үед юуд 2012 оны үед яг мем гэдэг юм гарч ирж байгаа. Яг нэг иймэрхүү мемнүүд айгүй их явдаг байсан. Одоо та нар ингээд 2010 мем гэж таагараа яг нэг иймэрхүү мемнүүд байгаа. Энэ дугуй дөрвөлчин дугуй байна. Ийм юм бич юу байсан юм. Ингэхтэй. Өөрийнхөө органик өдөр шөнөгүй Gramix-ийн бичлэгт багтах гэж оролцсон бин. Ямар ч байсан багтаж чадлаа. Баяр хүргэе. Stair Man Clicker бас юу за хэлж чадахгүй байна. P08-ыг Lego-гоор хийлээ гэнэ. Энэ бууны нэр юм шиг байна. Тэгээд иймэрхүү юмнуудыг би дэмжиж явах. Энэ бол ингээд хараа ингээд өөрийнхөө ингээд юм зохион бүтээгээд тэрнийхээ зургийг оруулсан боохгүй. Тэгэхээр энэ ингээд болж байгаа байхгүй. Энийг хараа ингээд хоёр бууг ингээд өөрөө ингээд зохиод хийсэн биз дээ тий. Энийг би энэ буунуудыг мэдхгүй энэ Lego-г нэг амар сонирхдаггүй ч гэсэн ингээд өөрөө ингээд юм хийгээ сэтгээд хийсэнд нь би баярлалаа нэмэх дарлаа. Одоо мимиг манайхаа ингээд ингэчих үед тэгчих үед энтергээд хийх чинь одоо ингээд бүр амар өлөг болоод ингээд хүмүүс энийхээ болчиход байгаа байхгүй. Тэрний он ингээд бүр ингээд дараагийн төвшний мимүүдийг хийх хэрэгтэй л. За мэдгүй би өөрөө нэг амар сайн мим зэм. Корона арил сууха. Ямар судал дээр суус. Зүгээр нэг юм скриншот хийсэн юмыг скриншот хийснийг скриншот хийгээд иш оруулсан байгаа байхгүй. Би хизээч fragile тоглохгүй харин Gramix-ийн бүх бичлэгийг үзэн гэхэд Gramix fragile тоглох үед. Эцэст нь карантинад усаад краш арах боломж олцсон чинь краш таргалцсан байх үед. Давар гिचээд өөрөө даварцсан байх үед. WTF зүгээр ингээ юм бичээд оруулсан. Мимхэр хөрхмас ингээд ингэсэн байх үед тэрийг бас бичээд байгаа шүү дээ. Ээжийнхээ будгаар нүрээ будах үед. Эрдэмтэйч далдаг байх үед.
Гремикс Наруто дээр бар хүн байна уу гэх үед Мадара Обито 2 үзье суугаа. Зураг татаж оруулсан. Ёстой гайхалтай зураг татаж оруулсан байна. Тоби Обито 200 027 ёстой гоё зураг татсан байна. Би л одоо бэк залуу юм да. Юу зураад ингэ оруулсан. Окей. Гремикс камера үнсгэд өөдөөс нь үсэхгүй байхад Гремикс үсгүй хөөе. Үсгүй хөөе ч одоо дууссан 2019 онд өнгөрцөн одоо хэдүүлээ шинэ юм сэтгэх хэрэгтэй. Шинэ юм ямар тэгээ шинэ юм. Шалгалт авахгүй бол F авахгүй гинэ. Энэ бүр гоё юм. Би хүмүүс дуртай байна. Нэмэх өөрөө хийсэн гэж найдаа л нэмэх дарчий да мэдгүй. Тэрхий сайн тоглоод байх үед зүгээр нэг юм юу юм бэ? Зүгээр нэг скриншот, тал скриншот. Тэгээд нэг леженд орууллаа гинэ. Гой зураг татаж оруулсан байна. Шинэ хууль тогооч чихвчтэй байх ёстой гэтэл Гремикс рэп тоглож байтал навчны дутагдалд орчих үед л гэтэл хотод навч хогоороо байх үед л биш ил үсэг биш юм биш. Гремикс рэп тоглоход what? Юу юм бэ? Зүгээр яар ч хамаагүй бичээд гэсэн скриншотн дээр хичээл дээр сууж байтал генээс өвдөөд арай гэж төвчж байх үед баг самбарт гар гих цаг дор Жэни үрд баяртай. Яг энийг хүүхдүүд оруулдаг гэдэг мэдэж байгаа байхгүй. Гэтэ хүүхдүүд энийг иймэрхүү зураг харчаад яг өөрсдөө ингэж баярлаад ч юм эсвэл инээдэг болов. Ахаа Жэни үрд баяртай байхтай яах вэ гэл инээдэг л бахтай тий. Minecraft дээр газрын тохиргоог 666 гэж хийгээд оруулаад тэгээд үз. Зүгээр Minecraft тоглож байгаа тохиргоо гэдгийсэн чинь болоод орчих үед. Мим гэдгийг яг ингэ ойлгоцсон байхгүй яг энэ манай одоо жоох үзэгч гэх юм уу яг ингээд ингэчих үед тэгчих үед ингэчих цаг дор гэдэг юмнууд л мим гэдээ ойлгоцсон байхгүй. Үгүй яг би яаж тайлбарлах вэ? Би тайлбарлах гэхээр өөрөө тайлбарлах чадахгүй юм л да. Ягаад гэвэл би суугалахаар бидний өв соёл буюу нүүдэлчин Монгол гэж тайлбарлаж өв багш байр сольсон гэж загнав. Нүүдэлчин Монгол сурагч идэх. Энэ бүр алж шүү юм аа нэмэх яг ингээд яг 10 за 20 постын донд яг нэг дэжгүй нэмэх дарах пост гарч ирээд байгаа байхгүй юу. Эсвэл би ингээд өөрөө ингээд яг алмаазаа олохгүй юм те. Ха шадах чинээгээрээ инзэлсэн шүү. Дараагийн удаа гоё янзлна. Чи янзлагдаагүй эвдэрсэн биз дээ. Би намайг яаж юм бэ? Намайг эвдэлсэн биз дээ. Тоглоод гоё юм гэж бодвол миний юм биш ойд би. Яг түрүүний миний хэлсэн шиг ингээд мим гэдэг яг нэг ингэх үед тэгх үед би гэдэг яг тийм юм яг толгойд суулцчаад байна те. Гэтэ яг ингээд саад утгыг нь ойлгохгүй шиг байна те. Хүмүүс байхгүй бол корона байхгүй. Энэ брэм үнэн өөрчлөгдөхгүй амар нэртэнэс үзэгчд Reddit хий нэргүү төхөөрөл хий not subscribe. Understand you. Даланаста буюу ундрах уу Gремиксийг баримтлалын шавраар хийлээ. Тайлбар видеог дахин оруулъя гинэ. Wow. Стилэг хийсэн байна. Very nice. Very good. Яа тэгвэл өөрөө юм сэтгэж хийсэн байна. Very good. Ингээл нэмэх дарангууд одоо дараагийнхаас нь бүр ингээ баага намайг баримтлал шавраар хийсэн хүүхдүүд юм орж ирэн заяа. Тэг хэрэггүй дээ өөр юм сэтгэх хэрэгтэй. Бүгдээрээ хүнийг дөөрөх биш. Ядаж дөөрөөсөн ч гэсэн арай өөрийнхөө стилд оруулж дөөрэж явах хэрэгтэй манайхаа. Окей. Walk карантины хоногийг гарахтай 2 дээр нэмэх нь 0 тэнцүүхээр 6 дээр нэмэх нь 6 тэнцэж 66 гинэ. Энэ гоё юм. Иймэрхүү юмд ингээл би инээгээд байгаа хгүй ингээ танаас ингээд инээгээд дотроо ингээд инээд алдаад байгаа хгүй. Энэ бол амар гоёлаа тэгээд нэмэх дараа. Нэмэх нь нэр ягаад юм хар өнгөтэй дээшээ сум болцоод байна шүү дээ. Цагаан өнгөдөн дээр нь тангууд нэмэх болно ш нэрээ. COVID-19. Тэгснээр Sonic-ийн зураг зөөр оролцсон. Нани ха хоёр инээж байгаа эможитэй тэгснэ оруулсан зураг нь болохоор зүгээр нэг аним юм уу тоглоом юм уу аним юм шиг байна. Тэгэл анимны зүгээр зураг оруулсан. Баяр магина Cosmic Glim хамгийн дуртай скин гоё скин шүү. Уусаа гоё скин шүү. Ай нөө нэг эмэйл гэ тоглоомных нь скинийх нь зураг юм байна л да. Гэхдээ эн чинь надаа ямар Gремикстэй ямар холбоотой юм бэ? Gремикс Minecraft хийхгүй гих үед би wait what? Эцэрэ гаргаад тахтай ямар хөвгчлөлтэй юм бэ? Нэрэ болсон явдал болгоо бөлгөө. Gремиксийн бичлэгт орсон хүмүүсийг оронгүй инээж бол. Би Gремикс сурлаа.
Стогой зурсан байна. Үнсий гэж дайрч байгаа Gramix-ийн микрофон. Энэ бол яг санаа нь гоё юм те. Буруу бичсэн болохоос энэ бол гоё санаа байна. Дээшээ сунтарыг. Gramix за маргааш аль эсвэл нөгөөдөр үлзий гэд 1-7 хоног хүлээсэн би. Муурныхаа зургийг тавьсан. Яа би ямар хариу үйлдэл гаргахаа мэддэггүй. Тэгсэн юм уу? Ийм царай гаргасан юм уу чи? Би Gramix-ийг мэдхгүй гээд авах үед манай найз зургийг томруулаад харсан чи бас л байдг хүнэт дээдлийнх нь нэг үгэлж байх шиг үн. Гэтэ амар хөвгөлтэй байхаа найдаж байна. Та нар инээсэн бол нэмэх. Хүүе 3 дахь зурган дээр нэг хүн бүр ингээд нүүрээрээ шаллаар ингээд унаад ингээд хөвтөж шít. Ямар тэнэг гар вэ? Я би бүр яах вэ? Ямар хариу үйлдэл нь иймэрхүү хариу үйлдлийг хүлээдэг л ах тий. Ингээд хамгийн сүүлийнх нь энэ гөрөв 10 настан гарт өрцөн байх үед ийм царай гаргасан байна. Тэгсэн чи азар 11-тэй байх үед энэ гоё хөвгдөд гэнэс. Окей залуусаа тэгэхээр манай Reddit яг ийм байдалтай болсон болохоор би ингээд нэргүү цувралаа үргэлжлүүлж чадахгүй ингээд дуусгацсан байгаад байгаа. Гэхдээ ямар нэгэн арга шийдэл олж аваад үргэлжлүүлнэ гэж би бодож байгаа. Тэгэхээр ингээд жоохон хүмүүсийн Reddit-д айгүй ингээд орж ингээд утганд ойлгохгүй юмуд айгүй хийдэг л дээ. Гэхдээ энийг би ингээд буруутгаж байгаа юм биш л дээ. Ингээд өөрөөртөө ингээд янз янзын гоё юм сэтгэл ингээд үзүүлэх гэл хичээдэг л ах л та. Гэхдээ би ерөөсөө тэд нар юм тэр юмнууд дээр яг үндэ ингээд инех ч юм уу ингээд сонирхол татах ч юм уу ямар нэгэн тийм юм яг үндэ үүсэхгүй байгаа болохоор үннээ л хэлээ тэгээд ингээд сонирхолгүй болцсон бохгүй юу. Энэ гэхдээ жоохон үзэгчдийг муулж байгаа юм биш. Зүгээр ингээд ойлгохгүй л байгаа юмдаа нэг одоохондоо орооцолтод яах вэ гэж хэлж байгаа юм да. Тэгээд нэг иймэрхүү байдалтай байна да. Уг нь би энэ мем үзэж Reddit дээр болсон ингээд шин сонирхолтой юмнуудыг үзэх айгүй дуртай. Амар авьяастай тэгээд олон хүнд ингээд өөрийгөө үзүүлж чадахгүй байвал надаар дамжуулаад энэ Reddit-ийн subreddit-ийг ашиглаад ингээд олон хүнд хүрээсэй ч юм уу тиймэрхүү юм хүсдэг байхгүй уг нь. Гэтэ бүгдэнд нь хайртай шүү. Ерөөсөө хин нэг муусан юм байхгүй шүү. Зүгээр ингээд хідүүлэнд нь зүгээр ингээд үзэл бодлын ялгаа үүсээд байгаа байхгүй. Тэр баяртай. Дараагийн имжлэгүүд дээр уулзцгаая. Reddit авраач. Үнсээ.